Гениагийн зааж өгсөн давтал үйлдэлүүд нь бүх мэдрэхүйг хурдан нэг аргүйсэн юм. Бүрэн төвлөрлөөс ялгаатай болохоор гениа амьсгалын арга ашиглаж чаддгүй ч давтагдмал үйлдэл хийж чадаад байж. Хэмэжмаа гениа үнийг хийхдээ уур хилэн зовлон шаналлтай дурсамжаа сэргээж түүгээрээ зүрхнийхээ цохилт биеийн долооныг нэмэгдүүлдэг. Энэ тухай ярилцах оронд тэр миний тэмдэг гарч ирэхэд адилхан зүйл болсон байх гэж хэлсэн. Гэвч хэмэжмаа гениа хоёул тэмдэгтэй болоогүйд нь гайхмаар юм. Давтагдмал үйлдэлийг хийснээр хүссэн үедээ нэг хором төдийд төвлөрлөө туйлын цэг төвшөнд хүргэж болно. Үүнийг ашиглаад хар тэмдгэн гаргаж болдог бол сайхан да. Би давтагдмал үйлдэл хийхдээ эхлээд хайртай хүмүүсийнхээ төрхийг санддаг. Дараа нь Рингокогийн хэлсэн зүрхний галаа бадраач бай гэх үгийг санддаг. Тэгэхээр миний төвлөрөлт дээд хэмжээнд хүрдэг. Эхэндээ би чадахгүй байсан. Гэхдээ дараа нь давтагдмал үйлдэлээ шилжиж биеийн бүрэн хүчээ гаргана. Дахин ингэсээр яваад би маань энэ үйл явцыг мэддэг болсон. Чадчихлаа, танжираа шатчихлаа. Тэр мангас юм аа. Бид ялагдчихлаа. Үргэлжлүүлээд бай. Ганцхан урамсгатаар уул хүчээ барна. Чадах чинээрээ түлхээд бай. Зөвхөн гараараа биш, хөл ташаа бас хэрэгтэй. Хөл ташаа гараад түлхээд биеийн доод хэсгээд дээд хэсэг рүүгээ илүү чадaltaй. Темпура. Бодонгийн дайралт. Энэ зүгээс чуулгаа түлхэж эхлэв балаа юм. Одоо зөвхөн би юу загтлаа. 100 м түлхэж чадлаа. Ингээд хэмээн чамаагийн бэлтгэл дуслаа. Би хатчихлаа. Маш их өдөрсөн мөртлөө дусуугаагүй юм байна. Зэн зүүнээс мурата өглөө хин нэгэн туслаа. Хэмээж юмсан байна аврагтлаа. Намо амита бууцу. Юу би хүчгсэн юм уу? Амьд байна. Баярлалаа. Гүд. Бүр их усуудаа. Чи бол чулууны бэлтгэлийг дуусгаж тосгон зөв юм хийсэн. Тиймээс чамайг хүндэлж байна. Тосгоны гүд. Одоо болно гэд дархтын тосгонд байхдаа чи тосгоныхаа амийг чөтгөр дүүгэх амнаас илүү үдсэн. Тэр чинь би бууч чи бол жинхэнэ сэлбчүүн зүйлээрээ бахархах хэрэгтэй. Үгүй та ойлгосон үү? Тэр шийдвэрийг биш Низука гаргасан юм. Би шийдэж чадаагүй болохоор тосгоныхон үхэх шахсан. Тиймээс таны хүндлэлийг хүлээх хэрэггүй. Хүүхдүүд бол зөөр ариун хүмүүс. Сул дорой тудлаа ярьдаг бас ихвчлэн хэрцгий хөвөөч яадаг. Гэхдээ энэ жал өөр юм. Би алдаа гаргалгүй дандаа зүү замыг сонгомоор байдаг ч юу болохыг мэдэхгүй. Надад дандаа хүн тусалдаг. Үүний ачаар л би алдаа гаргахгүй байж чаддаг. Тэр үед үнэхээр аюултай байсан. Тиймээс намайг яран буунд ус өгсөнд баярлаа. Бас намайг бэлдсэнд баярлаа. Ихийг сурчварлаа. Эргэлзээ минь нариллаа. Хинч юу ч гэсэн Камадо Танжиро чамайг хүндэлнэ. Яагаад вэ ойлгохгүй байна. Би сүмд өнчөн хүүхдүүд өсгдөг байсан юм. Тэр хүүхдүүд гэр бүл байхгүй ч нэгэндээ тусалж гэр бүл шиг хамт амьдардаг байсан. Би тэднийг тиймэр нь байрлахыг хүссэн. Гэвч нэг шөнө нэг жал орой болохоос өмнө харих дүрмийг зөрчөөд чөтгөртөө таарч гисэн. Тэр өөрийгөө аврахын тулд намайг болон сүмд байгаа 8 хүүхдийг чөтгөр байж өгье гэж амлаж. Бидний амьдардаг газраас чөтгөр их айдаг байсан учраас шөнө бүр фүүжи цэцэгтэй арцууг л унтдаг байсан. Тэр жал бүх арцыг унтраад чөтгөрийг оруулсан. 4 хүүхэд тэр дороо алуулсан. Үлдсэн 4 хүүхдийг хамгаалагч оролцсон ч 3 нь миний үгэнд ороогүй. Тухайд хүнс баг байсан болохоор би сүлдсэн байлаа. Зүрхрээгүй учраас орилж чадав. Тэгээд тэр хүүхдүүдийг хараагүй авч чадахгүйгээ цогцсон гэж бодсон. Хэмэжмээрээ хамгийн жоохон Сэё миний үгэнд орсон. Тэр миний ард нуугдч нөгөө 3 нь цогцсон. Чөтгөр харанхуй тэдний хоолойг огтолч өнөөсөн. Би яасан ч бай соёыг хамгаалъя гэж шийдээд тулцсан. Амьд бодгол зөх мэдрэмж над там шиг санагдсан. Тэр зэгшлийг хизээж мартаж чадахгүй. Чөтгөр яриаг байсан бол би хизээж хүчээ мэдэхгүй байсан байх. Анх удаа бүрэн хүчээрээ өөрөө ч мэдлгүй байсан их хүчээр нудрах савсан. Би үүр сайдалж чөтгөрийг зогсож толгойг нь бяцалсан. Тэр шин маш их зүйлээ алдсан. Шархтаж бас соёыг хамгаалахын тулд Америкт дэвж тавьсан. Гэтэл хүмүүс туслахаар ирэхэд тэр ингэж хэлсэн. Энэ хүн бол мангас бүгдийг нь өнөөж өгсөн. Үгүй байлгүй дээ. Охин айсандаа андуураа зүрхэн настай байсан. Хүүхдүүд тэмээдэг болохоор ойлгож байна. Гэсэн хэдий ч би ядаж талархал хүлээж байсан юм. Түүний төлөө тулалдсан талархаасаа гэж үзсэн. Талархсан үг хэлж ихтэл намайг аварч болохоор байсан гэж хүүхдүүд зөвхөн өөрийгөө боддог.
Чөтгөрийн би тоос болон арилж хүүхдүүдийн зохицос үлдсэн. Душмлууд намайг адлагд буруутгаж ирсэн. Эзэн туслаагүй бол би цааслуулах байсан юм биз. Түүнээс хойш би хүнд итгэхэн болсон. Мэдээ чамд ч сэтгээггүй. Ямар ч хүн бай тэд хүнд цаг үед өнөдөрхөө харуулдаг. Гэтэл чи зогцсонгүй, чи харц буруулсангүй, чи удал хэлээгүй, үннийг хэлж хийдэмгүй байсан. Энэ хэдийн энгийн шанарч гэлээ ийм хүн олон биш. Чи өрмөц хүүхд юм. Сэтгэлийн нүдэрээ би олон хүнийг харсан. Тиймээс би үннийг хэлээ. Хүн бүр ирээдүйд санаа зовдөг. Одооноос би чамд буруу замаас зайлсхийх чинь туслана. Би хичээнэ, маш их баярлалаа. Надтай яг бэлтгэлчин дуслаа. Давж гарсан чинь сайн байна.